Сайн байцгаана уу эрхэм өндөдөгчтэй. Ачтай бантаа подкастын 2 дахь дугаар Централ Азиан ресторанаас үргэлжлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочноор Завхан аймгийн Яруу сумын харьяат дэлхийн орон шалгалт тэмцээний мөнгө хүрэл медалт, Азийн наадмын орон шалгалт тэмцээний мөнгөн медалт, Аз ТV авраг, Олимпийн наадмын 5 дугаар ойрын шагналт, Хэдийн цэргийн Тэг 208 дугаар тусгай салбар хилчин спорт хороо, Завхан даян дэвжээ, Эв Монгол клуб Gym International компани бүх Монгол улсын Авьяа тамирчин Монгол улсын залуу зан 5 гэрэл оролцоход бэлэн болоод байна. За дүүдээ оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. За сүүлийн үеийн сонин хачнаас за бэлтгэл сургалт яаж ийм дэлхийн авраг дуусаад хэдэн сар өнгөрчлөө тий. Дэлхийн авраг дуусаад нэг жоохон асыг амарч байгаад хүчний бэлтгэлийг л одоо үндэсний бэлтгэлийг л явж байгаа. Алтан цам эхэлсэн. Заалны барилдаануудаа барилдана гэл тийм л санаачтай. Үндэсний бүх рүүгээ төлхөө бэлтгэл сургалтанд орсон байна уу? Хуурийн дагуу хуучин шигээл явж байна юу? Одоо яг хуу үндэсээ жоохон барилд юм уу? Төлхөө. Тий, төлхөө барилд юм уу? Бэлтгэл сургалт яг хуу төлхөөч явахтай тэгээ одоо бэлтгэл хийж байгаа. Тэгээд хийгээл явж байгаа. Тий, үндэсээр хийгээл явж байна. Хүчний бэлтгэл хийгээл тий. За хүүхэд ахнаас бүхий спортод хэдэн оноос лавга ороод чөлөө төхий спортыг анх хичээл сонгож эхэлсэн үү? Үсээр эхэлсэн үү? Би үнсээр эхэлсэн. Тэгээд 10 настай байхдаа 10 тагаас юм уу да аврагын гараа гэж тэмцээн болдог байсан. Тий. Тэнд орж ирсэн. Тэгээд тэнд чинээс л юу эхэлсэн тий. Зөв. Одоо ер нь оюун болд авраг бас тэнцэнээс эхэлсэн бол баах бас тэнцэнээс эхэлсэн. Тэгэл анх адиа агштайгаа танилцаач явах уу. Наг хараал. Тэгээд бүх болохоор хүн байна да гэдэг. Гэсэн болоо гэхгүй. Аавыг бас аавтаа бас барилж авсан. Аав. Тэглүү яг аав нь одоо аймгийн зан хүн тий. Тий аймгийн зан хүн. Бага ухта бүхий цуг наадмууд их дагаж явна. Явах уу явахгүй юу? Аав манай аав ч одоо бас их хожуу барилдсан. Оюутан болоод тэр нь бол одоо бид нар ингээл бэлтгэл секцэнд яваад эхэлж байгаа шүү дээ. Тэгж барилдаг оюутан бол нийгмийн угаасаа тийм байсан тий ажил төрлөө хийж явж байгаа. Тэгээд тэр утгаараа ч тийм үү тэгээд бас нэг сандгүй маа. Тэгээ ганц нэг наадамд явсан. Хэдэн настайгаас яг бэлтгэл сургалт хийх үү тэгээд авраг дээр байд. Би ч одоо авраг дээр ирсэн эсвэл анхны багш сум орнод тутна байна уу? За одоо яг бүх руу орсонгүй л тэгээд авраг дээр л ирсэн юм уу да. Хэдэн? Ирсэн мөтэ гэж угаасаа авраг дээр ирсэн. Тэгэл би чинь одоо 10-ын гараа гэж 10, 11, 12 гэж яваал. Тэгэл нааг жоохон багт бас авраг дээр очиж бичлэл бэлтгэл хийдэг гэсэн маа. Одоо энэ ах нар байсан. Тэгээд зааланд гүйж идэг. Тэгэл ах нарын бэлтгэл хийж байгааг хараад багш адиогш жоохон тоогоол энэ бүх болохоор залуу байна да гэл тэгэл. Тэгээ аа мааг таньдаг. Тэгэл адиогш дээр очиж сакс макс тоглоод тэгэл явчихдаг гэсэн. Тэрнээс л ихсэн болов. Ер нь их яриа хөөрөө нэг нэвтрүүлэгт ерөөсөө өгч байгаа харагдаагүй. Өчтөр бас харагдаагүй ч яваа өгөөд байдгүй. Би чинь салгалаад бас энэ тэнд нөр чөлөө төхний бэлтгэл гарцсан гэж бид чинь бас энэ тийм нэвтрүүлгүүдээр орно тий. Тэгээ бас манай лавгач ерөөхдөө жоохон сошиалаас жоохон зогтдог. Өөрөө ч гэсэн Facebook хаяг ус хөтлөхгүй тий. Facebook-ийг хэрүүл оруулалтаа гэж гордгүй юу? Instagram-аар л тий. Яа тий. Инстагаар яхаа. Тэгээд одоо тэгээд Instagram нь одоо ингээ доогуур гараад ир манайхан лавгагаа дагаараа бас. Ер нь лавгач бэлтгэл сургалтын дээр яг юм асуух. Ерөөс ахаа миний юу болж гин яаж гин барилдаан дээрсэн унж давсныгаа дараа болж ир. Өөрөө юм асуудаг хүн өөрөө нэг юм яриад байдгүй тий. Жохон яриад байдгүй. Нэг анх чинь битээр чинь 17 оны улсын аврах шалгалт тэмцээнээр анх дүүтэйгээ аврагын төлөө барилдаад тэрнээс хойш тэгээд танилцаад бэлтгэл сургалт хийгээ явж л тий. Тэгэл жингээ ах би ч тэгээ залбаа ах тэр үед чинь финалд би ч одоо анх улсын аврагаас медаль авч ирсэн тэр тэгээ ах залбаа анх наагаас 0 таг. Охойд л 0 ч байсан. Тэгэл яг 2 үе барилдаад дуусгаж ирсэн. Тэгээд тэндээ бас баялж авсан шүү. Тэр чинь жоох хөвгтэйсэн. Тэр чинь финалч гарч 19 настай л хөвгтэйсэн биз дээ тий одоо бодоход. Тэгээ би ч нөгөө анх чуг ахтаа нөгөө хожигдоод 97-д нэг улс авраг төрүүлсэн байсан. Тэгээд чуг ахтай барилдаж жагаад анх улсын авраг төрүүлж лавгаатай үдчихэж байгаа байхгүй.
Тэгээд бол хавгаач нөгөө талын зоонд орцсон. Тэндээс одоо бадарч гараад чимэд банд начин дүүгэр дээр начин эдрийг ялаа гараад ирсэн тий. Тэгээд бадарч чимэд банд тож гэдэг юм тий. Тэгэл шгшээ огт ороод 17 19 настай хүүхэд манай тулгаа энэ хоёр чинь тий тулгаа өгш тэр хоёрыг аваад итгэл үзүүлэл тэгэл орж исэн анх. Одоо тэр чинь тэгэл одоо энэ том амжилтыг гаргах одоо хамгийн том нөлөө тухайн үед чинь нөгөө яах вэ? Нөгөө гаасны тэмцээн урлаан чинь нөгөө тулгаал хавгаа хоёрыг залуучууд гэж дэмжиж аваа явчихна. Манай чи хойноос хэрүүлнэ шүү дээ. Яагаад бид тожчиход байгаа тэмцээнд явуулдгүй гэсэн. Одоо ингээ эргэн бодоход тухайн чинь өрсөлдөгч нүдээр хараад хор шар байсан. Одоо ингээ бодоход тухайн шгшөөгийн багш нар айгүй зөв юм хийжсэн. Энэ хоёр залуугийн ирээдүйд гарах энэ сайхан амжилтуудыг зөвгөнж бэлтгэжсэн болов уу гэж боддоо шүү дээ. Тийм баг тэгээ тулгаа өгшөөс тэгээд уус юу ч мэдгүй хоёр болох шүү. Тийм шүү дээ. Яг тулгааас яах вэ? Бас нэг сонгороотой байж. Тулгаа чинь 57 млад авцсан ч байлаа. Тэгээд тухайд бас тулгаа өгш битэрийг бас сайн барилдана гэж хараад бас их урам зориг өгч итгэл үзүүлчихсэн байна. Тэрнээс тэгээ дэмжиж байхад нь одоо тийм дэмжинд гараад медаль хүртээгүй баг явж үзээгүй ингээд дууссан бол тэр хүн харамсах байсан. Тэрээс одоо ингээд яг тэр дэмжижсэн маань зөв болсон байх шүү. Тэр хүн бас өөрөөр бахархдаг баг тий. Тэгээ тухайд тэгээд залбах чинь таачаас ийдгээд одоо яаж байгаа юм? Тухайд бас чөлөөтөр бас амар байсан. Тэгээд би ч анх удаа финалчил тэгэл залбахтай барилдана гэл. Одоо л үдчихсэн тэгэл одоо ингээл усаа маргаар таач ингээл амар том бохоо шүү дээ. Тэгээд би анх финалчил барилдаас сайн санагдчихсан. Юун дээр жоохон байсан. Тэг тухай тэгэл лавга битэр чинь хоёулаа шгшээ огт ороод. Тэг битэр чинь ерөөсөө бэлтгэл болгон дээр өдрийн 3 бэлтгэл гурван дээр нь хоорондоо хийн. Тэг сүүлдээ баг би бинээсээ залхах маягтай. Би тэмцээн болгон дээр таарна. Тэгээд ерөөсөө тэгтээ яхаа тэгээ залбах нааг жоохон гэж бодлоо тэгэл хийгээл итгэлээсэн л та. Тэгэлгүй яг. Тэгээ угаасаа анханасаа тэгээд лавгаг одоо ингээд нэг амжилт гаргасан дараа худлаа магтаж байгаа юм. Юу нэг тухайн үед анх өрсөлдөгч гэдэг нь үдээр ингээд хараад барилж байгаад нэг хүний ирж байгаа нэг гол ясны тамир гарын ажиллагаа гэж байсан. Сүүлдээ ч би шин лавгаг ерөөдөө яг бяралцаад үзэх юм бол дийлхэ байгаад гэсэн шүү дээ. Тэгээд нэг жоохон нохоо том маягтай хөл мүл дээр гişгэж нэг тийм л болсон шүү дээ. Тэгээд сүүлдээ барахаа байгаа тэгээд ер нь дууссан да тэгээд миний чөлөөтийн карьерийг ерөөдөө байхгүй болгосон гэж лавгаг шүү дээ. Коронавигийн үеэр лавга анх улсын аваар төрүүлээд. Тэгээд олимп хойшлоод тий. Тэгсэн. Олимп хойшлоод тэгээд бид нэг 21 оны 1 сард энэ төгс дэвжин дээр бэлтгэл гарсан байж байгаа. Тий. Тэг чи биш нөө лавгаад ерөөс хожигдгүй 7 уу 8 хожигдсан тэгээд байсан. Тэгээ тэр өдөр 31 тухай 12-31-нд. Тий 31. Тэгээд нөө гэртээ орой харж болно тэгээд. Тэр нэг шинэ жилийн баяр байсан. Тэгсэн чинь одоо энэ гавьяа тасруулж Батбаяр өгш ирээд. Тий. За барилдааны бэлтгэлээр ялсан тамирчдад $100 өгнө гээд. Би чинь зүгээр тэр өрөөндөө орсон маягтай зүгээр. Хавгаага босдсон юм чинь гэрт. Нэг хүүхдүүдээр $100-тай очиж өгсөн ч байдгүй. Тий. Аврах дуусуулаа. Тэгээд ерөнхийдөө хэрэг дууссан юм даа тэгээд. Би ч тэгээд жоохон залбах ч ихэндээ ерөөсөө үздэггүй байж байгаа л. Тэгээ сүүлрүүгээр нэг арай нэг ойртоод тэгэл за одоо болж байна даа гэж болждаг гэсэн. Тэгээ тэр юуны олимпийн ирэх лавгаач хамгийн ихний олимпийн ирэх хэмжээнд очоод Азаас шууд ч ирэх болсон тий. Тэр бид эдийн 21 онд найрамд төр хийжсэн бэлтгэл бас их үр дүнтэй болсон. Одоо би ч одоо ингээд өмнө чуугаахын бэлтгэлийг хангаад өөрөө за нэг номер болцсон дараа нь ингээд дүүгийнхаа ингээд бэлтгэлийг хангаад ингээд явж байхад ерөөг тэр бэлтгэгч тийм үр дүнтэй партнертэй бэлтгэл болгош. Хөдрий бид гурав чи гуруула нэг чин хоорондоо үдцгээгээ нэг нэгээ хурцлаад тий. Ер нь тэгэл хоёр ах өтрөө ах залбах хоёулаа сайн байсан. Тэгээд бас бид гурав ингээл цуг бэлтгэл хийгээд хоёр ахаа бэлтгэлийн хүчээр л одоо бас дэлхийд бас сайн барилдсан багшууд шүү дээ. Тэгэлгүй яг. Тэгээд ер нь тэр олимпийн наадамд бас медалийн төлөө финал шалгараад дэлхийн домогт бүх таахаа аккултай бас энэ барилдаад өдөөс хойш финалд 6-хан тамирчин 125 кг шалгарч байгаа шүү дээ тий. Анхны 95 тэмцээн шүү. Тийм шүү дээ. Дэлхийн аврагт ордог байсан тий. Дараа нь орсон тий. Тийм тэгэл хагас финалнаас шалгахаар бас
санан сүрдмэр л идэм л. Тэгээд өөртөө итгэхгүй. Тэгээд юу болоод байна гэл. Өөртөө итгэл л дээ. Итгэл л дээ. Тэгээд ингэ чадчих байгаа юм бах та гэж бодлоо. Тэгэл яг хуу тага аврагч нь аслан барцсан байсан гэл. Нөгөө гэбэл тожигдол эхний тойрогт. Тий. Тэгээ аслаарсан байсан ш тэгэл авраглаагүй. Тага авч тэгээд бас юу хамгийн хэцүү нэт юм аа манай жингийн. Ажил хамт амар ш. Тэгээд ажихт ингээд доошоо өрчин. Тэгээ хоёр гар ингээ ерөөсөө ингээ салахгүй. Тэгээ амар хурдан хүл авч шумдаг. Тэгээд энэ хамгийн хэцүү. Тэг манайхан чи ер нь хэдүүлж хоёулаа хоорондоо үзэхээр ерөөхдөө жоохон чэйж барилдаан дуу. Тий. Таахаа ч нөр хүн чингийн барилдан гэхээс илүү дунд чин баг чингийн барилдаан тий шүү. Тэгээ бүр шагаамгаар амар хурдан тий. Тэгээд удаачгүй 2 сарын дараа. Тий. За Монголын бүхий оролт гэдэг нь Монголд одоо түүх бүтээж дэлхийн аврах шалт тэмцээнээс хамгийн хүнд чинд одоо ахыхаа одоо манай дээд үеийнхний мөрөөдөж хүслэн болсон энэ амжилтыг гүйцээж дэлхийн аврагын анхны медалийг хүртсэн дээ тий. Тэр талаасаа иргэд яавал. Тэр бас тийм гоё би нэг олимпиад 5-д орчоол тэгээд ер нь болох юм байна гэсэн ер нь шилжүүлтгээ бас барилтаа үзсэн. Тийм шүү дээ. Тэгээд бас нэг юм сандгийн тэр одоо талигч болсон бааз ах маань бас ингээл цаа чи хөвгчлээ шүү дээ. Бэлтгэл дээр ингэн гэл бид нар чи дагуулаа одоо би баг ингээд ах нь болцсон. Би гэлээ шүү дээ. Тэгээд өвтө бидэд байхгүй. Чи тэг одоо ингэ шүү одоо сайн авчих шүү манайхаа. Ах нь бас сайн авчихна гэл. Тэгээд тэрийг их санд. Тэгээд Петршвилд анх барилтаал эхний дуусал би тэгээд нэг сугдж явж байгаа 4 онцтой байна. Тэгэл нэг жоохон оноос халаал тэр нэг тийм барилтан болоод өнгөрөөл. Тэгээд юутай хөрлийн төлөө болтынтай барилсан. Асын аврах. Тий. Өмнө нэг хожид нэг хожиж гэсэн үү? Тэгсэн. Тий. Тэгээд болтынтай барилтаад амар хүн дөрөлтэй ээж медаль аваад тэр бас их гоё. Тий шүү дээ. Одоо өөрөө бахарах. Тий. Өмнө нэгэл дэлхийн аврагаас чи ч гэсэн тэгэл миний бэлхийг хангаад байж байгаа. Жингийнхаа ахайг бас медаль авчаасаа гэж бодсон. Яг тэрнтэй адилхан та бас тавд орцсон. Гюстас гэж өжигдсэн. Тий. Яагаад хойж олон жилийн нүүр их одоо манай жингийн дээд жингийн ах нарын хүлээс хүлээлт авахгүй тэр медаль бол тий. Дараа жил нь улсын баяр нааданда заан цол авчаад дэлхийн аврагт шал тэмцээндээ очсон тий. За нөгөө нэг түүх томог шиг одоо сая өмнөх тоонд орсон манай бүхний зөвтгөлтөнд тайлбар шижир ах маань одоо 125 кг геном төвшрийг дэлхийн шигшэд нэрлсэн шүү дээ. Тэр том хүнийг дэлхийн ранкны чансааны нэгт байсан тамирчинг одоо ялж дэлхийн финал шалгарсан. Тэр сайхан дурсамжаас эргээд байгаа. Тэр дэлхийн аврагт гэхдээ би бас их тайван байсан. Ер нь медаль аваад үдцсэн юм тий. За. Чансаа бас эхний дөрөвт байсан. Эхний дөрөвт байсан. Тэгээд заа салаад Петршвилдтэй нэг зонд ороод тэгээд яг эхний барилтаанаа тэгэл өнгөрөөл зооны авраг дээр зооны аврагч сүртэй штэ ихтэй нэг орой. Тийм штэ орой тэгэл хоёулгийнхэн зураг гараал утаасаа гэж харахгүй болцсон тийм. Тэгэл бэлтгэлийн зааланд чи ингээл ерөөсөө нэг хитгэн хүмүүс хүүгээл. Нэг чинь 4 хүн л байгаа штэ. Тэгэл баахан хүмүүс тайраал нөгөөдлөг ингээл тэгэл гарсан. Тэгээ би ямарчсан яг гарахын өмнө бол нэг жоохон айц сандрал хоёр жоохон байсан. Тэгтээ тэгээд за одоо ер нь бол хож болно шүү дээ. Тэр чин Петршвили би ч тэгэл бас үздэг. Таахаа Петршвили хоёр ч л эдлэн шүү дээ. Тэгээд яг ингээд одоо UW-гийн суган дээр ороод барилтаанууд ингээ хайлайт нь гараад идэг. Тэндээс үдчихсэн үнтэйгээ барилдахад бас их сонь санагдчихсан. Би одоо ингээ Петршвилитэй барилдах гэж байгаа юм бах таа гэл гайхаал. Петршвили чинь бэлтгэлийн заал ингээл амар халаагаалгүй ч юм гээл. Тэгэл барилдааны сэтгэлзүүл тэгэл сайхан барилдана. Ер нь нэг тутам байхгүй л гэж бодоод барилдсан. Тэгэл яг л хагтаар барилдал ажилласан. Тавгагийн одоо ганц давуу тал гэх юм одоо би зүгээр нэг хажуудлаас нь одоо цуг бэлтгэл сургууль хийж байгаа ахны хувьд ингээ шинжих амар тайван л дал хогоож ирсэн. Гол нууц чи юу вэ? Бэлтгэл сургуультай тий одоо тий бас одоо залуучууд үзэж байгаа дүүнер. За би нэг ийм юмыг ингэж хийдэг болохоор миний амжилт ингэж сайхан гардыг юм да гэдэг ч юм уу. Амьдралын зарчим ч гэх юм уу. Амьдралын зарчим ингээд тэгэл өөрийгөө хуурахгүй л бэлтгэл хийх юм уу. Тэгээ бас
багш нартай итгэх юм уу? Яг үнэ тий. Тэ. Тэрнээс бас сайн хэлдэж шүү дээ. Багш нь ингээд итгэдэг одоо шавьтай итгэдэг. Тэгэхэд шавь нь багштай нэг за энэ яадаг л олмол гэж боддог юм уу? Тэгэхээр л яг хоёр юм 100% байсан шин доошо буудаг. Доошо буугаа тэр нь л нэг хүсэн амжилтандаа гарахад саад болд юм уу? Би зөвөр боддتي. Тэгээ яг багш чадна гэсэн бол баг чадна гэл баг юм тархиа ингээл багш чадна гэсэн юм гээл. Тийм шүү дээ. Шууд тий зүтгэлээстэй л юм шиг байл. Багш гээд ихснийх одоо хоёр багшийн талаар одоо маа лавг гэрлийн амжилтанд бол одоо Монгол улсын гавьяа тасгалжуулагч, Монгол улсын чинь бүдээ өдрийн АТХ өгсөн. Чөлөө төхийн тасгалжуулагч, Монгол улсын гавьяа тасгалжуулагч, Бямжуугийн Батлага багш. Энэ хоёрын хичээл зүтгэл салшгүй холбоод хоёр багшийн талаар сайхан дурсвал. Тэгээ хоёр багштай одоо өдөр хүртэл наваг итгэл үзүүлж наваг одоо сайн амжилт гарна, сайн бүх болно, сайн хүн болно гэд наваг тоож дөртөл цуг хамт жаргал залантай цуг байгаад бас баярлж авдаг шүү. Тэгээд бодж байгаа амжилт оргил зориг маань бас байгаа. Тэгээд тэрийг одоо гүйцэлдүүлж хоёр багш гэлтгүү одоо наваг дэмждэг хүн болгон итгэлийг алдахгүй бичиж илүү их амжилт гаргана. За дүүгээ орж ирээд нөр баахан яриагаар шахаад нэг ундаагаар дайлах марцууч. За одоо манай контентын ерхий үйдгчээр яамж ус ажиллаж байгаа. Ямар жимсэн дуртай вэ? Алинаас нь уул зүгээр. За энэ оронж ус үржил үед тий. За. Тэг ер нь чинь тэгээд дэмжлэг тусалцаа юм болгон дээр хэрэг болох юм аа. Тэгээ одоо бас манай нэвтрүүлгийг ивент гэж явуулж байгаа яамж үснийхээ хамт олонд баярлалаа. Тэгээд мид үжигсэн амжилт гаргахад зөндөө олон дэмжил тусдаг хувь хүн тий пүүс компани цэргийн ангиас өсвөлд олон байдаг. Тэгээд энэ олон сайхан ивент техникний үндсэн дээр энэ сайхан амжилтууд гардыг шүү гэж бас нэвтрүүлгийн хажуугаар хэлмээр байна. За. Одоо бид чинь хамаагүй одоо энэ тентхийн подкастууд ч бас нэг алкогол мол бид чинь алкоголноос ингээд хол хүмүүс шүү дээ ер нь. Тэгээд тийм учраас энэ сайхан байгалийн цэвэр яамж жүүсээр жүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бас манай үзэгч олон ч гэсэн энэ сайхан жүүсийг хэрглэж заншаарай гэж уриалмаар байна. Хачиртай бандан подкастын маань эхний дугаарын ивентгч байгуулгаар яамж жүүс оролцож байна. За яамж жүүс маань цэвэр жимсийг шууд шахаж хийдгээр онцлогтой нэмэлт сахар болон өнгө оруулагч бодис байхгүй. Энэ сайхан бүтээгдэхүүн байна. Тэгээд эрүүл мэндэд анхаардаг хүн болгоны сонголт яамж жүүс. За рекламлахад урамтай сайхан жүүс байна. Тэгээд эрүүл мэндэд анхаарч яамж жүүсийг сонгоорой гэж уриалмаар байна. Яамж жүүсийг сүлжээ бүтлгүүрүүдээр борлуулж байгаа. Тэгээд яамж жүүсийг сонгоорой. За амт хэрвээ амт сайхан байна уу? Шууд жимсийг бол ерөөсөө шууд шахаал хийдэг гэж байгаа шүү дээ. Ус мус тийм өнгө оруулагч бодис сахар махар байхгүй. Яг тийм. Тэгээд бас шилмэл энэ хунцар биш бас. Хунцар биш болохоор ч одоо хадгалахад тийм биз дээ. Эрүүл мэндэд анхаардаг хүн болгоны сонголт гэж өрөөтэй яамж жүүс мань ажиллаж байгаа. Тийм байна. За тэгээд дараагийнхаа яриа би ч одоо бас өмнөх дугаарт бас асуулт бэлдээгүй гээд шичрээ ахта зэмлүүлсэн. Тэгээ өчигдөр бас дүүгийнхаа талаар асуулт бэлтгээ ганц нэг юм дэвтэр дээр бичсэн. Зөв буруу ярьж магтгүй шүү манайхан. Хамаа авалтуудын талаар. Хамаа авалтчууд ч бас жоохон үзэгчдийг бас нэг гоё байдалтай байлгах гэсэн. Одоо нэг хүчтэй бяртаагаас жамалдаг ч юм уу тиймэрхүү байдаг бол хавыг хараад тийч. Энэ жилийн баяр наадмын тохооны 5-ын давааны мөнгө эрдэнэ арцагийг амлаж авсан. Тэгэл тухайн үеийн бодлороо авсан та тэгээд мөгөх ч яг Аз армаар надаа сэтгэлээрээ тусалж бимжиж бэлтгэл хангаж өгч ирсэн. Тэгэл яг тэр мөр одоо тэгээд сайн баяр наадам тий нэг жилд нэг удаа болж байгаа шүү тий. Нэг удаа олж байгаа. Тэгээд шудраг сайхан барилдыг гэж бодвол авцсан. За 6-гийн даваанд ч одоо хүмүүс ч одоо сүүлийн үед их юм чи босны дараа их ярих юм ба шүү дээ. За эсвэргээрээ за төрөө өх Батмагнад хамгийн эвгүй өртөгч лав гэрэл байсан. За эсвэргээрээ зоргоог авах юм бол улсын баяр наадмын үзүүр төрөө
6-гийн даваанд шийдэгдэх байсан ч гэдэг юм уу те. Энэ тал дээр жоохон энэ гуравч бас чинь гурлаа ойролцсон хүн шүү дээ. Ойролцсон төгс энэ дээрээс жоохон эргэлдсэн үгүй юу? Яг нэлээд бодсон л та. Ааха. Тэгэл очиод авсан да. Тэгэл яг үзсэн тий. Тий. Хамгийн яг цолоо батлагтаа ч Сүхбатыг авсан шүү дээ. Тэгсэн. Тэн дээр ерөөдөө пүрүүгээр тэгсэн жоохон юу байгаагүй юу? Хойд чинь яг би тэр бүгийнхийг битэр нэг хоёлоо даваал тэгээд алаа төхөлийн бодсон шүү дээ. Тэгсэн чи хоёлоо онцтой. За зөрг дотор харцагтай зааны даваанд хоёлоо босч барилдсан. Зөрг ах чинь найз чинь үү? Ах. Тийм зөрг дотор ах чинь тэгээд цолоо баталцсан. Лав гэрдийн тухайд гэх юм бол анх удаага төрийн баяр наадамд шүгрөөд том даваанд босч барилдаж байгаа. Тэр бас сайхан барилдан болсон. Тэр талаар тэр яг гарахын өмнө соёлоо чинь засвал дээр сууж байгаа нэг засвал дээрс яг дээр дор гарсан юм. Намайг чи баталцсан авцсан. Чи яг зөргөөс тонцох хоёлоос ганц нэг юм яриад өнгөрсөн тий. За ийм дээр анхааралтай байгаарай тэгэрээ гэд. Тэгэл яг би ч нөгөө чөлөөтийн бэлтгэл бас тэгээ үнс бас хийгээгүй. Харин тийм шүү дээ тий. Хийгээгүй байж байгаа л тэгэл тийм юм жоо мэдрэмжгүй болчиход. Тэгэл яг чөлөөтөөр байнга тэгжсэн юм чинь тэгээд ер нь бол нэг божигнаанд нэг санаадраад тахын байхгүй. Уусаа нэг божигнсан чинь нэг чөлөөтөр чи байнга божигнж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Барилдаа болгон дээр. Тий. Тэгэхээр нэг сандраад байдаг шүү дээ божигнахаар. Харин ч эсрэгээрээ бас сул хөдөлгөөн даваа тал тий. Тий. Амар санагдаад тий гоё барилдаа болсон. Тэгэд Монгол улсын заан цолтон боллоо гэж ер нь туг тойрж байхад юу бодгот юм бэ? Тухайн үед тэгэл дараагийн даваал додчихжсэн багт. Гэтэ их баярлсан л да. Тий угаасаа олон төрний хайртай бас тий уран хурц барилдаа залхаан зоргоо гэдэг чинь бас тий. Тий айхтар хүнд авчихаар. Тэгээд тэр жилийнхаа дараа жилийнхэн цагаан сараар дахиад тундаг лөө. Оо тэр чинь алтан цомд би барилдаа унцсан тий. Алтан цомд унцчаад. Тэгээд цагаан сараар 3 дахь учраа юм уу? 3 дахь учраа юм уу? Тий. Алтан цомор амна тий. Тэр чинь 8 шүгэн 8 тонлоо. Шүгэн 8 төлөө тусах. Тэгэл нэг хайсан бас. Хайсан бас гэдэг. 2022 оны уус тугасны барилдаа. Уус тугасны барилдаа чи юу ч бодож байгаа шүү дээ. Нөгөө манай он чинь өдөр 11:30-аас илүү гавьяатаа авчаад хөргөн шууд барилдаад ирэхгүй шин зан. Дэлхийн ургаас медаль авцсан. Тэгээ гавьяатаа авах гээд авчаад ирлээ. Бүхэн өргөөнд ч хүмүүс Монгол улсын гавьяатаа амжилтнаа хүртээд ирлээ гэж алга ташаа сүйд болж байна. Тэгээд хоёулаа барилдаад байжсэн чинь 5-ын даваа ихлээ. 5-ын даваанд манай очил ам авч байна. Тэгээд өчигдөр намайг авчихгүй юу? Би шин тухайн үед чинь жоохон нөгөө маяг цалаарч баг байсан. Би ч нөгөө жингийнх нь ах гэдэг утгаараа энэ одоо яахаа намайг авдгийг гэдэг дотроо жоохон уурлангуу. Тэгээд хоёулаа үзээд тэгээд би нэг одоо анх удаа гэх юм одоо тэрнээс шос зөндөө болоо унтсан ш таваа. Анх удаа тавыг давж байгаа тэр байхгүй. Тэгээ би ч нөгөө доктор хоёроо бодоод мөнхөөр цэдэн содон бид гураас авсан тий. Энэ хоёроос одоо намайг баг доорд үзлээ. Тэгээд тухайд тэгчээд оройн гэртээ хараад твтчихээ лавгаа жоох уурлангуу ямар сони юм бэ. Одоо саяхан л миний дүү гээл жигтэйг юм чинь намайг авчлаа гэсэн чинь лавгаа оройн мессеж чичээ. Чат авчлаа. Аха оройн минь дэг яах гэж байгаа. Оройн минь сони юу хандаа гэсэн чинь. Аха дүүгийнх нь бэлтгэл сургалт сайн жоохон таарахгүй байсан болохоор өөр хүмүүс сэтгэл өгөөд яг унахаар бол танд унаа гэж бодоод тэнийг авчлаа шүү. Тэр чинь тэр яг хөө би ч бэлтгэл хийгээгүйсэн аа тэр чинь ингээл юм уу чөлөөдөж явсаар байгаа. Чөлөөд гэж баг амраачихгүй баг. Тэгэл гавьяатаа тэгэл за тэгэл хүмүүс харж хүмүүс барилдгээд болдгоо. Би ч гэсэн бас тэгэр чинь эсрэгээрээ дүүр гавьяад авчаад авахад бас нэг за яг тэ солон мэлагаад яаж болж тэг чи эсрэгээрээ тэрийг шалаад. Тэгээд бас дүүгээс орой тэгээ бичгэр амар тайдгарч ийлээ шүү дээ. Нөгөө амар эсрэгээрээ сонио хөгдөөгөө бодож өгч юм. Манай энэ ч зөв бодолтой өгнө да. Тэгж бодчихлаа. Хамтаар урлаж ад жаргалыг түгээн Азиан арьсраа хамтарч бүрэн боловсруулсан нугасны мах медаль аг брэнд эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт
Ями жуус. Ахрах нь энэ подкастын гол зорилго бол ерөөдөө энэ ард үзэгч ард түмэндээ бас бөхчүүдийн дотоод ертөнцийг бас нээж харуулъя, бас хэлж ярьдгүү, хэлхийг хүсэж байгаа юм байгаа ш хүн болгонд л байгаа ш тий. Лавгаач сэтгэл зүйчдэр нь ажилладаг тий. Зүйчтэй ажилласан. Тий. Сэтгэл зүйн тал дээр одоо улсын баяр наадам том тэмцээнүүдийн өмнө ерөөд хэр хонж байна. Хэр хонж гинэ? Тий. Нойр. Догдол одоо маргаашийн барилдаан бодох юм. Одоо чөлөөдөө суулгаа арчих юм бол нөгөө шүнжээгөө нөгөөдөлдөг барилдаан хондоо шүү дээ. За энийг госчл тэрнтэй. Гайгүй. Ер нь тэгэл хүн болгон тэгж боддог хөө. Боддог байх ч угаасаа боддог л байх. Эсвэл хитрхи 50 байхад ч бас эсрэгээр сул тал болчих. Сул тал бол хитрхи 50 тийм реакц маркс удаан байдаг. Тэгэл ачаалал өгөхгүй гэсэн үг шүү. Тэгээд бас хитрхи сандраад айгаад яг нь үдсэн хөдөлгөөнө гаргаж чадахгүй тийм. Тэр яг тэр айдас төгшүүр догтлол хоёрыг нэг шугамдал барих тэмцэж ирсэн. Тэгэл яг тэгэл 50 лээ. Тэгэл энэ одоо тэгэл гадны тамирчид ч гэсэн бас тэгээ сандраал унтахгүй нойргүй байгаал одоо манайхан ширээс тэгдэж штий. Өөрөөсөө нөгөө нойргүй хончоод хүмүүс харахаараа өөрөө нэрвтж байгаагаар мэдлэхгүй. Чи өөрөөсөө нойргүй хонцсон юм биш үү? Нүд мүд чи яа. Өөрөө яг л адилхан байгаа шүү дээ. Тэгээд тэр бас нойр чухлан. Гэхдээ бас яг нэг зүүн нүдэ анаач юм амраал заавал унтаач биш тий. Унтаач биш. Тэг яг бас нэг нойрны юм ярьснаас тэр хэн нэг Жорж Сентберг гэдэг нэг авраг байд UFC-гийн одоо баг түүхэнд хамгийн одоо шилдэг тамирчин гэж нэр нэрэгдэг. Тэр хүн бас ингэж ярьж илээ. Тэр хүн ч одоо авраг олцоод бүсээ бас яг сайн мэдэхгүй байна хэд хамгаалсныг. Гэхдээ нойрны талаар ярьж байгаа нь би ингээд бүсний үсээ хамгаалах тулааны өмнө дандаа нойрг ондог байсан гинэ. Тэгээ дандаа нойрг оноол тэгээ маргааш нэг юм батхгүй толтол ялцдаг. Тэгээ нэг өдөр бас нэг тулаантай болчоод бүсээ хамгаалах тулаанд нэг нөхөртэй юм чинь гээд амар сайхан унтсан гинэ. Яг тэгээд бүр ингээл сайхан унтчлаа гэж тулдаал тэгсэн чинь тэр тулаанд ялагдсан амарсан тулаанд ямарсан тулаанд сэргэрэж тэр хүний хувьд бол тий сэргэрээ яг тэгэл бодохоор яг зөв хүний хүлээж авах тий техник ачаалбагд өгөхгүй байвал бас нэг өгөхгүй нэг төлөхгүй байж болохоор гэдгийг л зөв гэдэг санааг л тайлбарлаа. Ер нь лавга анх чөлөөтөөр барилдаа за үндэсний хөр ягаад ерөөдөө энэ хүн шиг бүх болондоо за чөлөөтөөр гэхэд ютубер лавгаж одоо бүх барилдаануудыг бичлэгийг үзэж байгаа. За энэ хүн шиг бүх болондоо гэд чөлөө төхөр даган дуурайж исэн. Өгөх гэвэл даган дуурайж исэн. Гадаад юм биш гадаад тий. Таха аврагыг л үзчихсэн. Таха Петершилээ эрэг. Тэгээд 15 онд Снайдер нэг төрүүлдэг юм аа. Анх Снайдерыг бас их хардаг байсан. Үндэсний өхөөс. Үндэсний бүхөөс Унцаг гарт Сумын авраг. Тэгэл энэ аврагуудыг хараал бүгдийг нь хараал. Сумын авраг Унцаг гарт хоёр. Би ч бас Сумын аврагын фэн шүү дээ. Яагаад гэвэл нөгөө том чэйжтэй. Айгу хүүхэд хахад нөгөө чэйж нүдэнд тусна. Тэгээд тэр Сумын авраг шиг битээ болох гэж үзээд бараагүй шүү дээ. Эсэргээрээ татгшаа хонгоогоод байна. Ер нь одоо сүүлд нөгөө фэйсбүүкээр яваад байгаа шүү дээ. Барилдаад 10 давах найзыгаа мешн хийгээд ерөөхдөө найзууд дундаас ер нь хэнийг 10 барилдаад 10 давна гэж бодож одоо үндсний их барилддаг залуучууд шүү дээ. Одоо хоёгаш гэдэг юм уу, баагийн ч гэдэг юм уу. Тэр үчи юу. Одгийн ч юм уу тий. Одгийн ч бас гэдэг юм гаргаад цаачаа. Барилдаад эйгүү энэ фаны маягаар жоохон дараагийн дугаард одоо нөгөөдгөө дайн зарлах гэдэг шүү дээ. За. Тулгаан молгож байсан болно шүү дээ. Гол. Бархан бол оруулах юм уу? Тулгаа чинь гэхдээ бас үндсээр барилдах гэдэг шүү. Энэ жил цацаахтай нэг дээр бас шалаад үзсэн. Шазгар үзсэн шүү дээ. Цаа чи ер нь бас болохоор юм байна гэд.
тэгэхээр баг толгаал юм байна да. Толгойг 10 барилдаад. За эсвэргээрээ 10 барилдаад нэг штаб чадахгүй ч юм уу. За эсвэргээр тэр 10 ерөнхийдөө хамгийн барилдаад эвгүй өрсөлдөгч хэн байдгүй юм. За тэг яг гэхдээ жигнэсээ юу. тий хамаагүй. Хамгийн гол нь заавал нэг тэр утгаарч биш одоо тамирчин зөндөө олон барилдаа ялагдал туулан зүгээр одоо барилж байгаа бүхчүүд дундаасаа жоохон надад нэг жоохон эвгүй барилдаантай бүхтөө гэд нэрлэх нэрлэвэл эвгүй реакшн хэм эвгүй юм байхгүй байх. бүгдийг алаа ичнэ үстэй. Бүгдийг хайж болно. Тэтгэлтэй байл тэгэл бүгдийн лайн. Тэгээд ч одоо хин Нэрлэхээр бас буруутчих гад. Нөгөөх нь амар өөрийгөө би лавгаад эвгүй гэдэг юм бодогдож байгаа. Яг нэг тийм аа. Надаас бас нэг өмнө нэвтрүүлгээс асуусан чи би одоо ханга Батүрцгийг ээлжир тэрээрээс жоо ширэгнээд байгаа шиг болж байгаа. А би бүгдийг хайнаа гэж аа. Тэгтээ надад бас нэг тийм байхгүй бах. Яг үнэ хэлээ. Тэгээ зүгээр хин юм одоо манай жижиг юм шүү дээ. Тий. Бэмба. 86-гийн. Жижиг юм уу та. Олон жижиг жоохон эвгүй үнцээр ихлэ барилдсан бол бас авьяастай цаачаас эвгүй гаргаж маргаад эвгүй шүү дээ. Одоо 98 оны төлөөлүүд нь шүү дээ одоо. Лавг дөрж. Тий. Лавг дөрж бол өсвөрт бас сайн байлаа. Лавга сайн байс. Лавга чинь одоо энэ хүмүүс сая улсын арга боллоо шүү дээ. Өсвөр улсын арга. Тий. Омар гэд хүүхд төрүүлсэн. Одоо тэгэл төрүүлж байгаа хүүхдүүдээс илүү ингээл од алаад сошиал хөгжөөд ч юм уу фейсбુક гал хүмүүс бүгд л ингээ амар дэмжээл ингээл бүр гэл одоо манай байсан шүү дээ. Одоо тэгэхээр манай үед чинь нөгөө лавг дорж байсан. Лавг дорж 17 та аймаг арслан болцсон шүү дээ. Барилдсан шүү дээ. Ингээд өсвөр тэгэхээр одоо ингээ бодохоор амар байхгүй тий. Одоо ингээд фейсбુકээр тавигддаг бол бүр алхаар авахгүй тий. Алхаар. Одоо ч тэгээд ганц нэг аймгийн начин харагдаж байгаа шүү тий. Тэгсэн одоо тэгэл яг хүмүүс их хичээлдэгтэй холбоотой ч юм уу 128 болсонтой ч холбоотой юм уу аймгийн хатан. Тэгтэл лавга тэр үед тасраа байсан тий. Бүр ингээл үздэггүй. Өсвөр барилгаар явбал лавга гараад ирэхээр читэй сүулт нь нэг хайсан төрүүлэхтэй. Тий. Тэгэхээр хайсан уу? Тэрээс өмнө хэдэн жил унсан? Би ч тэгэл 2 жил 16 17-д ороод тэр ч лавгаал чинь онлгол төрүүлдэг гэсэн шүү дээ. Ер нь тэгэл бид нар ч хилтгүү дээд үе мууийг мэддэг үстэй. Тий, ерөөсөө. Ер нь тэгэл нөө өсөлтний их юм уу их том шар хөөхд тий. Том шар тий. Тэгээ бярдаа ичгүй. Хизээний бүх болцсон байсан шүү дээ. Тэгсэн. Тэр ч жоохон улсын баяр наадамд ч 2 3 төрүүлсэн шүү тий. Тий. Өөр чин манай Аги шар Аги ч бас нэг 2 3-т манай Аги хурд лавна шүү дээ. Аги өсөртэй сайн байсан шүү дээ. Бас нэг тарилтантай цаач их хашир. Хашир одоо ч хашир л да. Өсвөр тогтол хашир байсан. Өсвөр тогтол цэвэрхэн барилдаатай гоё барилдаатай bagтсан. Тэгэл архоо тэгээ Ариун Баатар гэдэг талигч болсон залуу тэр сайн барилдаг ус. Бас тийм тий. Одоо манай хэн сүүлд орж ирсэн дээ Атган баяр. Тандалсан дөрвийн. Отгоо тий. Отгоо. Тэр байсан. Манай үчир нь бас тэгээд их хөрсөлтөнтэй болдог гэсэн. Бүрнээ авахтаа 8-ын даваанд. Тий. Шагштаад бас. Тэгээс хийх юм хийгэл үтсэн тий. Хийгэл үтсэн. Тэр яг хөө чөлөөт хийгэлсэн тэгээд яаж тамир дутчихсон уу? Дутсан бах уу. Нүрч амар хүнд байсан. Биш тэгээд жимч баг байсан. Чөлөөт хийжсэн чи. Орхоо хоёрын хоорондын харьцаа хэдв? Нодлон цагаан сараар хайсан. Тэгээ орхоо бүтээр чинь би нэг аймгийн зам багтаа хангадуулаа унтсан юм аа. Тэрнээс хойш тэгээд түрүүн л хоёр л таарч байгаа. Одоо тэгээд бас нэг том цол авчихаар чинь бас нэгнээсээ зөрөөд байна л да. Тэрнээс биш хоёр аймгийн арсан ч юм уу. Тийм тэгсэн бол тэгээд даваа болгон дээр л таарад. Барилцаах л та. Бям ботхон. За бям ботхон
Хонд сүүлд 2 орхон онцлоо тий. Тий. Пим ботхны барилдааны одоо стил имиж гэх юм уу жоохон эвгүй байна уу? Магнат 2-д. Магна бас. Магнат 2-д гэдэг. Ер нь тэгж харагдаад чөлөөтэй гэдэг. Висэс би ботход бас хэд онсон л доо. Тэгээд би чинь зааж тий. Би ч сая нөгөө дэлхийн оргоос тэгээд бас үн цэгээгүй байжгаад тэр нэг циркэд бас баруун михийдгүй талт хонгодж байгаа тий. Тэр яг бас жоохон байсантай холбоотой тэр зайн тэгсэн. Тэр тэгээд нэг ширээ цүнх мөх тавьчихсан. Тэгээд би нэг зог туссан чинь яг хийсэн мэхэн дээр нөрөн. Сая сүүлд болохоор тэгэл золгооноос тэгж явж байгаа л дархан хашмарданд нуусан. Ер нь бас өрөв стилтэй гоё барилдаг. Гоё шүү тий. Ер нь тэгээд одоо твэ чаваа гарч байгаа тэр нэг эренгийн байдал бас нэг донч шүү Монгол хөө одоо тий. Хүмүүсийг бас татгаар тий шүү тий. Гоё. Магнат 2 ч бас ойрхон биз дээ. Ер нь нэг олон таараагүй юу? Магнат битээр чинь бас 2 3 л таарсан баг тоо. Магнаттай чинь тэгээд Магнат битээр чинь бас би таньтай бэлтгэлээ ингээ хангаал явж байгаа л тэгэл ингээл явсан. Магнат чинь тэгэл бас 86 90 97 тэгэл 100 болоод бас миний бэлтгэлээ хангаал Магнат зөндөө барил бэлтгэл болгон дээр л байнга л барилж байгаа юм чинь. Тэгэл яг ингэод хоёрын бүхнүүд барилж байгаа барилдаан шахах нэг юм гунжиралцсан хоёр юм байна шүү дээ. Нэгнийхээ бүх механик мэддэг, гаранти бүх хөдөлгөөнийг мэддэг. Гаранти ингээ бэлтгэл хийж байнга хийж байгаад ингээ яаж би биндээ ингээ тасчдаг юм шүү дээ. Тийм л гэдэг шүү дээ. Магнат төр чинь бас л 2 3 л арилцсан. Юунагаар ерөнхийдөө сомор магнаа цагаан сараач яад. Тэгсэн. Тэгээд алтан цомоор би бас унтсан. Унсан юм уу? Би унсан. Тийм үү. Алтан цомын All-Star-аар. All-Star юугаар хийж явдаг ши? Аймагуудаараа барилдсан. Тийм. 2 явцал юм тий. Юун дээр одоо энэ бас нэг сайхан барилж байгаа аймгийн арслангууд байна шүү дээ. За. Тий. Энэ аймгийн арслангуудаас ер нь хэнийг улсын цолонд хамгийн түрүүнд хүрнэ гэж бодож байна. Одоо өөрөө түрүүлж байгаа түрүү үзүүрт яригж байгаа хүнээс чинь түрүү үзүүрийн асуугаад харж байгаа дими болоо гэж бодож л та. Аймгийн арслангууд одоо тэгэл Хор Цадрангуй арслан Мөнхбаатар Алтан цоож өөрчн орцсод ч юм байдаг лээ. Тийм байдаг лээ. Энэ хоёр нь л бодож байна. Тийм энэ хоёртой ч бас нэг үеийн цог бэлтгэл сургалт хийгээд чөлөөтий алтан цоож чөлөө төр барилдаг гэж байгаа. Төндөг бол яг дээр чөлөө төр барилжсэн. Цааш уусаа толцсон байгаа сайхан бүчэлтэй тий. За манай нэвтрүүлгийн үндсэн хоол болох бантан маань ирсэн байна. За бантан ерөөхдөө хоёлаа хачир нь бол одоо чи тэр яриа гэд түрүү хэлсэн. За мөн Медал Дак брендийн нугасны махаар хийсэн хоолнууд маань ирсэн байна. Нугасны махт чи одоо амин дэмэр их баялаг. За уургийн агуулмж өндөртэй сайхан мах байгаа. Тэгээд түүгээ өнөөдөр бэлтгэл сургалтанд өдөр бэлтгэлтэй юм байна. Тэгээд бэлтгэлээс өмнө бас энэ сайхан хачиртай бантангаараа дайлж байна. За өмнөх юун дээр шижирахыг юм яриулчаад өөрөө бантан хийдэд суугаад баахан загнуулсан. Одоо өнөөдрийнхөө дугаар дээр хоёлаа хоолоо ичээд яриаг өргөжлүүлээ хөө. Тэгээд энэ юу юм бэ? Алтай юм уу хаа? Алтай бантан амар уустай. Хачиртай бантан подкастын маань энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар Asiana Foods компани Медал Дак брэнд хамтарч ажиллаа. Тэгээд нугасны мах маань бол энэ байна. Тэгээд одоо энэ махыг бүрэн болцтой тэгээд шараад болон жигнээд идэх юм боломжтой мах байна. Манай үзэгч олон хоолныхоо нэг зэсэнд бас нугасныхаа махыг хэрэглээрэй гэж уриалмаар байна. Тэгээд нугасны мах маань амин дэм өндөртэй, уургийн агуулмт өндөртэй сайхан мах байт юм байна. Тэгээд Медал Дак брендийн махаа та бүхэн сүлжээ бүхэлдэлгүүрүүдээс худалдаж аваарай. Амтаар урлаж ад жаргалыг түгэн Asiana ресторан амталж бүрэн боловсруулсан
нугасны мах, медаллаг брэнд. Эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. За дэмжигч байгууллагуудаа бүгдээр баярлалаа. За Лавгагийн хүүхэд ахуйнаас за 1-р оруулын тэнцэд өрнөсөн үү? Тэгсэн. 1-р сургууль. 1-р орлын 1-р ойронд 1-р өрч Сапорогийнх нь үү? Тэ Сапорог. 1-р ойронд би чинь 80 сурсан 36 90-д зохицолбор гэл 10 жил. Тэгээ сүүлд оюуны өндрөг төгссөн. Хороолтой 96. Боловсрол бол тэгэхээр чинь 4 сургууль төгсөж. Яг Яг сурж ш. 4 донд анх сурвал. Тэгээ сурлага бол ер нь мундаг байсан шүү дээ. Сурлаг ер нь сайн байсан. Аа. Гэхдээ би чинь дунд сургуультай химийн сонгон байсан. Химээр бол ер нь мундаг юм тий. Үлэг систем хичээлсэн. Хааш 2-ээс 4 мөрөв гэж. Яг тэ манай анги химийн сонгон болчихгүй юу? Аа. Тэгээ яг би одоо өөр ангид оролттой юм шиг химийн сонгон. Химээр яваа. Тухайн үед бодоол тэгэл. Тэгэл хим сүүл рүүгээ оюуны өндөр 96-д юу англи хэлний анги орсон л та. Краш. Краш юу нэ? Краш. Краш гэдэг чинь ямар утгатай одоо англитэй хүнээс ингэж асуугаар. Краш шүү. Гата Тайлбарлахад тайлбарлаж болтгоо баг. Тэгэхээр таалагддаг хүн биширдэг юм уу да одоо ингээл тэг хүндэлж биширдэг гэж тайлбарлах юм уу? Би бас буруу тайлбарлаж магадгүй одоо хүмүүс тэгээд орхоо. Биний бодлоор л одоо тэгээд нэг юм хараал ичингүүрдэгч юм уу? Одоо ингээл нэг тийм хүмүүс байдаг та. Нэг тийм л тийм хүн юм бэ? Надаа юу? Тий. Одоо ч одоо тэгээд байхгүй дээ. Гадаадаас баг нэрлж ирлээд гонжирлоо. Лавгач гадны подкастууд ирнийг сонсдсон юм ба шүү дээ тий. Хэдэн орны хэлээр ирнэ ярьж байна. Би ч нэг олон орн байхгүй. Бага. Гээ Англиар бол устсаас үстэй. гээ бас одоо ингэж ярих амар Өөрийгөө амар дөрөвсөн болох гэдэг. Би ч зүгээр манай ээж заадаг байсан юм аа багт. Аа. Нэг юм бүр багт л заадаг байсан. Тэгэл нэг англи төвшин гайгүй байх. Түүнээс одоо тэгтээ бас юм үзээд ахаар сайжрал явж байгаа үстэй. Үзээд ахаар сайжрал багасаа л ер нь нэг тийм байсан. Тэгээд нэг юм сонио авчирч өгдөг байсан юм аа. Хилтэй бол хөлтэй гэдэг нэг амар жоохон юм хүүхдийн сонин үг мөг цээжлэлдэг. Анх тэрнээс л эхэлсэн. Тэгээ одоо ер нь яг гайгүй. Гэхдээ нэг бичиг цаас мас тийм албаны юм дээр л одоо бас нэлээд нухан түүнээс тэгээ гайгүй. Юун дээр чинь манай эн чинь бас заримдаа нэг англи хэлтэй пост юу Instagram-да ингээд бичсэн биш нөгөөдөө ойлгохгүй заримдаа энэс асууж шүү дээ. Наа чи юу гэдэг юм бэ? Бэлгийн сургуультанд бидэд хангалцаал ингээд нарига нэгнийгаа явуулаад ингээд манайд ингээд очиж лавгаш ингээд байнгын юм сонсоод бичлэг үзээ тэгээд арай нэг нөгөө тамирчин залуучдаас арай өөр харагдаад байгаа байхгүй юу? ертөнцийг үзэх үзлэн ч гэх юм уу те. Тэгээд би яг хоо тийм гэдэг яг хоо зүгээр дэлхийд хүмүүс юу хийж ийн мүү чинь гэж зүгээр сониуч хаал тэгэл. Гэхдээ өөр хүмүүсийг сонирхохгүй шүү дээ. Чи сонирхч суулгаад байгаа ч мундаг байгаа тий. Тэг бас нэг тийм мундаг биш нэ хэл мэл нэг тийм давуу тал биш те одоо зүгээр л хэрэгцээ. Тий хүн болгоно л. Гэхдээ ханаж чадахгүй байна л да. Юу нэр чи? За анх барилдаж эхлээд явсан хүүхдийн мөрөөдөл. За одоо чамгүй амжилт. За чөлөөт хөр бол ерөнхийдөө түүх бүтээсэн. Үндэсний хөр бол улсын зам болчиход явж байна. За ерөнхийдөө 100% гэж бодож байгаа багт байсан хүүхдийн мөрөөдөл одоогоор ерөнхийдөө хэдэн хувьтай биелсэн гэж байна гэж харж байна. Би одоо яг ч тэгж нэг яадаг юм баг. Хэдэн хувьтай хэрж чадсан юм. Юу багтар ер нь мөрөөддөг юм шүү дээ. Дэлхийн оргоос
Метал авна гэж мөрөддөг юм уу? Олимпиас бид тэгэхээр ерөөсөө ерөөсөө боддгоо байсан шүү дээ. Тэгээд ерөөсөө бодохгүй ингээд явж идэл тэгээд яг алхам тутамдаа ойрын зорилгууд нь тодорхой. Тэгээд ойрын зорилго тодорхойлол яг хөө тэгэхээр бас медалуудаа манай хин хоёр багш ил ачлаа. Ер нь бол нав чиглүүлсэн. Ади өгш маань ер нь тэгээ бодлохоор цаа чинь нэг бас хүн чингийн чөлөөт бүхэн тамирчин бэлтий гэсэн бодолтой байсан билээ. Тэгэл явж яхад яг би таараал наваг тааж энэ ер нь бас болохоор хөхтэй нэгэд би чинь нэг чөлөөт мөлөөт гэж нэг боддгоо байсан шүү дээ. Үндэсний хөрөд байсан. Тэгсэн чинь тэгээ наваг чөлөөт рүү оруулаад тэгэл тулгаа өгш яг бас өгдөлтэй болохоор хөхтэй гэж харсан юм байсан. Харсан юм байсан ч хоо тэгж харсан баг. Тэгээд анх дэлхийн медаль авах боломж байна гэсэн итгэлийг өгсөн юм чинь толгойгш өдөөгш ойлаа. Түүнээс би чөлөөтөөр яваад ингэх юм байна, надад боломж байгаа юм байна гэсэн ерөөсөө бодол байгааг. Ахын тутамдаа тэр амжилт гаргаад эхлэхээр хүн чинь нэг өөрт нэг зориг ороод тий. Тэгжил яг урагшаа явж байгаа. Үүссэн баг. Түүнээс үндэсний бүх гэл үндэсний хөрөөд иргэдээ байсан болохоос тий. Би ч болохоор эсэргээр юу би ч нөө багтаа бүх нөө манай гэрийнхэн ч бүх амир үздэг. Тэгээ би ч нөө олимпикийн арга болно. Тэгээд ерөөдөө барилдад эхэлчихсэн цаа би нэг өөрийнхөө хэмжээг ирэхэд гадарлаад ирж байгаа шүү дээ. 11 улсын аргаас нэг хөрөл мөрөл аваад. Тэгээд би за яаж байгаа нэг Азийн аргаас нэг медаль аваад нэг олон улсын хэмжээний масад болчихсон. Зүгээр болоо гэж боддог. Тэгэхээр би бас тэгээд яг тэг тухайд 11 онд олон улсын хэмжээний масад болчихвол тэгээд тийм за би болох юм байна. Одоо би дэлхийн аргаас медаль авахын төлөө би ингээд хичээх юм ингээд яг нөгөө тухайн үеийн чамтай адилхан яг нөгөө зорилго маань дахиад цаашаа явж байгаа байхгүй. Тийм хүүхэд болгонд бас нөгөө олимпийн авраг болно гэсэн мөрөөдөл байгаа ч гэсэн тэрийг бас яг нэг өөртөө итгэлтэй тий бит болгож л цааш нь хөгжүүлмээр юм шиг санагдаж шүү дээ. Тий. Тэгэл тууштай хөдөлмөрлүүлэх юм уу? Тий ер нь тэгэл ямар нэг юм чинь тууштай байж л тууштай байх л ёстой юм шиг үл. Тий. Ийм үг гэдэг юм аа. Тэр бас надад нэг тууштай байдал гэхээр ороод ирлээ. Чи хэдий ялсан байж яг тэгж бодож байгаа шиг сайн байдаггүй. Чи хэдий ялагдсан байж бодож байгаа шиг муу байдаггүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас ялагдсан юм шиг өшөө ялсан юм шиг ялагдал бас байна шүү дээ тий. Тэгэхээр яг тэрний утга нь бол миний бодлоор одоо нэг ингээд ялчаал амар сэтгэл ханамж өндөр тэгэл нэг жоохон нацгаард шүү дээ. Тийм байж болохгүй л гэдэг. Ялагдлаа гэд чи тийм муу биш тоол зүрхтэй биш байгаа шүү. Жоохон хичээхэд ялчих байсан юм а гэсэн итгэл төрүүлээд яг тэр нь л яг тууштай байдал цахилгаан бат гэдгийг л орлуулад байгаа юм л гэж үзсэн. Ялт ялагдал гэж ярихад Лавгагийн хамгийн их баярлж исэн ялт. За эсвэргээр хамгийн одоо гутардаг ч юм уу те тэгжсэн ялагдал юу вэ? Одоо бодоход анхны дэлхийн аргын медаль бас баярлж исэн. Ялагдал нь үл олимпийн ялагдал энэ да. Сүүлийн олимп уу? Сүүлийн олимп. Сүүлийн олимпт би яг ер нь медаль авахар байсан ер нь бол ер нь тэрийг хожоолаа гэж байна. Тий, тэрийг хожоол Петершвилтэй би ч барилдаад таардаг юм баггүй юу? Тэр нөгөө гурваас хамгийн гайгүй Петершвилтэй дараа нь болно тий. Тэгэл тэн дээр яг хаа тэгээ бэлтгэл сургалтын алдаа байсан уу? Яасан би яг амар хурдан гарцсан л та. Тэгсэн. Америкт өндөрөлтэй би 20 минутын дараа л баг гарлаа. Тэгэл ерөөс сэргэж чадахгүй байсаргал тэгэл очигдсан. Тэр л үндэсний өхөр. Үндсээр ч одоо тэгээ баяр наадам, улсын баяр наадамд давсан барилтаа нуудлах. Давсан харамссан. Тэгээ давсан унсан. Яг бүр тэрэн дээр би нэг тэгчих байсан юм даа гэсэн бодол байдгүй юу? Тэрэн дээр би ингээд тэрийг ялцсан бол би ингээд өшөө дээшээ барилдаа дандаа одоо миний хайдаг боломжтой хүмүүс байсан шүү дээ гэдэг юм уу? Нэг тийм байхгүй. Яг тэгэл байгаар нь төлөж авт. Тань тэгээд угаасаа нөр ялагдлаа хурдан мартчих чадах юм бол дараагийн авилт гаргахад том түлхэц бололцоо болдог гэдэг л тий. Тийм учраас тэрээс нөө ялагдалтайгаа зууралдаал авах юм бол сэтгэл санаа бие махбод буцаас сэргдэггүй гэж ярьдэн шүү дээ. Харин тийм багш нар тэгэлээ дээ. Аа бол юун дээр одоо барилдаанууд чи үзээд
заавар зөвлөгөө нөгөө нь үстэй. Хүний эцэг юм чи одоо улсын заан гэдгэр нь миний хөл хав гэрэл гэдэг нь тий. Уг нь аав тэгтээ яг бас нэг амар ороод байхгүй. Тий багш байгаа болохоор багш бүгдийн заа зөвлөж байгаа гэж боддог тий. Улсын баяр наадмуудаар ер нь цуг ирж бүгцгөөгүй юу? Онцлогтой яг энэ ч 22 онд үзчихсэн. Цол авахд. Тий. Одоо бас цааш чаддгүй маа. Гэхдээ одоо дараа жил нэг аваад ирэхэд дээш барилдах юм шүү аваад ирэл. Тэгнэ. Дараа жил авч ирнэ. Хойд хөдөө байдаг байсан болохоор бас нэг байдаг байсан. Өөрөө тэгээд бас ер нь тэгт юм шүү хүмүүс ч. Одоо би ч тэгэл найзуудынхаа барилдаа нэг чухал өвчт үзэж чадахгүй. Хэцүү шүү дээ өөрөө барилдсан баг дээр байгаа үстэй. Бид ч одоо үндсэн хөөсөө даваа тал нэг юм бол одоо би ч одоо босон болоог бас тэмцээн уралдаанд яваад 20 гаруй осуудаар барилдаад. За аялан ч гэжтэй бид ч нөө тэмцээн дуусгаа шууд буцчихсан. Тэгээд гой сайхан мэдгүй шүү дээ. Заалын их сайн мэднэ гэж. Гадаад дотны олон сайхан бөхчүүтэй танилцж найзлал нөхөрлөн. За тэр утгаараа нэг шгшээ огт хамтраа бэлтгэл сургалт хийж байгаа сайхан найзуудынхаа талаар дурсаад ярил. За тэгээд хамаг одоо нэг хэсэг чинь бэлтгэл сургалт гараад явахаараа гэртээ хонохоосоо илүү нөгөө найзуудтайгаа цуг хонцсон байдаг. Гэртээ харахаар нөгөө хэдийг санаад байдаг тийм баг тийм. Одоо шгшээгийн одоо тэгэл жоохон бид нар чинь нөгөө нэг ангид одоо өөр ангийн өөр одоо нутгийн ч юм уу хүмүүс сурдаг шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө тийм шгшээ багт нэгдэл эхнэр хүүхдээс нь илүү цаг хугацааг бараг өнгөрүүлээд байгаа шүү дээ. Тий. Тэгээд яг өөр нут тэгээд зүгээр ингээд яг зорилгоороо холбогдсон найзууд бүгд дээш амжилтын төлөө явж байгаа. Тэгээд бүх гээд ороод ирсэн. Тэнчнээс та ховдын болгоноос хуйга гэдэг хуулна гэдэг асуултын тэмдэгч нөхөр. Ховдын манхнаас нэг согдож сонгордог нөхөр ороод ирсэн. Болгоны сайхнаас нэг харуу тохиромдог юм гэл нэгдэл ороо найзууд бас тэг олон тэмцээнд явлаа. Жаргал зовлонгоо одоо сэнэсч сайн мэдэн тэгэл одоо тэгэл манай багийн байна, хуйга байна, толгой сумья гэл найз зөндөлт бэмбд орж нүглөө одгийн модыг л бүгднтэй л одоо ингээл цуг явахаар одоо ингээд байхгүй болчоор ингээд санд өгүүлдэг тий. Өгүүлэл тэр цаг хугацаал ер нь гэхдээ бас санаандад их тод дэлт юм шиг байна. Харин яг шгшээ вогт яасан цаг хугацаа үндэсний хүүхэд барилж байгаа. Үндэсний хүүхэд яах вэ барилж чаад хамтаа бэлтгэл сургалт хийсэн ч гэсэн гэртээ хараад тус тусыгаа гэрлүү харчдаг тий. Шгшээгийн бэлтгэж ерөөсөө үргэлжийн мөнгө цаг сүүлдээ баг нөгөөдгөө дургуур харахаар энэс өөр юм. Сүүлдээ өөдөө тэгээ ерөөсөө яг л хоорондоо ингээл хар ярыг л тэгэл салаа авчихаар өгөөлж санаж банал яг л тэгдэг тий. Тэгээ одоо энэ жил манай тулгаан маань бас лавгийнхаа араас олимп дэлхийн хос медальтан боллоо тэгээ. Тий. Тулгаан маань булган сүлтэл энд явуулсан. Сүлтэл яваад яг тулгаан битэрч бас сонио юу яг нэгнийхээ миний араас ч юм уу тулгаан медаль аваад. Амь нэгтэй. Амь нэгтэй мэдхгүй одоо юу таардыг мэдхгүй. Би Роман Дмитрид гэж залуучууд тэмцээн болдог шүү дээ. Якутад залуучууд юм. Тэрэнд би тулгаа төрлөө би дараа нь төрүүлсэн баха. Тэгэл улсын аврагч үлээ. Тэгээд дэлхийн аваргаар бас би медаль аваад тулгаа авсан. Тэгээд би дэлхийн мөнгө аваад тулгаа одоо ингээл авч явах жишээ нэ. Тэгэл тулгаа битэр ингээд холбоотой юм шиг. Азийн тоглолтоор хоёлаа аваад. Азийн тоглолтоор тий хоёлаа медаль аваад. Тэгэл ер нь амь нэгтэй. Ер нь ч тэгээд юунаас 17 оноос хойш хамтдаа салсангүй дээ тий. Салсангүй дээ одоо. Онжов хоёр. Онжов тулгаатай чинь нуадал заалт дээр ч бас үзэн штэ. Гэрэлтэж оролдсон. Баярлж өөрн тий. Баярлж өөрн тэгэл зөндөө бас. Хуйгаатай хуйгаа битэр чинь авраг дээр хоёлаа мэдхгүй юу ч мэдхгүй чөлөөтөөр анх. Тэгэл нэг энэ бас адилхан нөхөр байна гэл. Тэгдэг. Тэгэл бас чөлөөтөр сүулд орсон. Битэрч цуг ороод тэгэл ингээл соёо чинь тэгэл одоо бас сайхан барилж штэ. Дэлхий яг одоо дэлхийн аваргаас тулгаж штэ бүх. Энэ жил бас медаль аваад авчихар байлаа штэ тий.
Тэгэл баги маань бас энэ жил аймгийн арслан боллоо. аймгийн арслан боллоо тий. Багид 23 оны дэлхийн бас сайн барилдсан шүү. Тэгсэн. Шүгэн 8 төлөлтэй. Тэр олимпийн эрхийн тэмцээнээр бас сайн барилдаж ирэх аваад ирэх аваад тэгэл явсан. Тэгээ бас сонирхолтой багийг ер нь оруулах яасан та. баг гэж бас сайн хотлоо ярьж шүү дээ. Зохиож мараад ирж ирсэн. Нэрээ тэгсэн гэл дайрч шүү дээ. Тэгтээ зохиод өөрөө үнэн гэл хэлдэг хүн гэсэн. Тэгээ найз адил тийм байна. Тэгээд бас хар дах төгжөлтэй сумьячд одоо бидрийг бөхөлөг багтал бүх болцсон байсан юм л дээ. Тийм шүү дээ. Зан хоёр тий. Тэгээ сүүлд арсвал өглөө байна. Тэгэл одгийн битээр нэг сургууль хийсэн шнэ нэр. Жинжүү. Хоролт. Тий. Тэгээд Бямба байна. Бямбач бас их сонио. Ах нартай найзуудтай найз байгаад байдаг гэсэн их сонио юм шиг. Дээшээ гидсэндээ хөдөлсөн юм. За хачиртай бантаа подкастын маань өнөөдрийн дугаар Централ Азиана ресторанаас өргөжлөж та бүхэндээ хүрж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань ивент тэгч Азиана ресторан. За нэвтрүүлгийн маань ивент тэгч Азиана Foods компани амталж бүрэн боловсруулсан Медал Дак брендийн нугасыг дүүдээ бэлгэлж байна. За баярлалаа. Амин нэмэр өндөртэй, уургийн агуулгын өндөртэй тамирчдын иддэг хоолноос байгаа шүү. За мөн эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт. За энэ чинь юм тасраад онцгүй. Хүн бүрийн сонголт үйш наруулах юм уу? Ями жуус. За цэвэр жимсийг шууд шахаж идгээрээ давуу талтай энэ сайхан жуус байна. Дүүгээ бас сайхан жуус уугаарай гэж. За баярлалаа. За. Алтан цомын барилдаан ч одоо ерөөд их сайхан болж штэ. Тий. Энэ жил чинь нөгөө аймаг биш томоохон үндэсний томоохон 8 компани маань ороод ирсэн. Бага тэгшин хуваарлаад авцсан тий. Өнгөрсөн 7 хоногт одоо тэр бас нэг тойрог барилдчихлаа. Одоо энэ 7 хоногт барилдах чинь. Тэгээд дараагийн тойрогууд бас хоорондоо уулзраад таарад шазаатал үзээд явцгааж таах. Тэгээд энэ талаар бас Тий ер нь үзэгчдэрт их сонирхолтой. Тэгээд бас тэнцүү хүм. Тэгээд ер нь аймгаар болохоор ч бас хэд дамгаа болоод тий. Бүхтэй газрынх нь бүх газрынхаа их сонирхолтой юм шиг заримдаа болчтой байсан шүү дээ. Одоо болохоор бүгд тэнцүү хуваагдаад барилдаан болгоныг сонирхолтой болно. Тэгээд залуучуудаас их хэрэгтэй. Тийм шүү дээ. Зөндөө олон барилдаж чадахгүй байна. Өдөр 5 барилж шүү дээ. Тийм. Унсан чаваагүй барилдал. Тэгэхээр тэр нь бас их үр өгөөжтэй байх. Тэгээд үзэж байгаа хүмүүс бас их сонирхолтой шүү дээ. Яг одоо багийн барилдаан гэж бас сонир шүү дээ. Хувийн барилдаас өөр тий. Хариуцлага өөр. Тэгээд сая хоёроо битэрсэн тэгээд ер нь бахаа идэж байгаа шүү дээ. Хоёр талд ялсан амар магтуулал ялагдсан муугаар нь дуудуулал тий. Тэр нь сонирхолтой. Тэгээд яг хоёрын барилдаан ш тэгээд шинтэй бас яг үнэн үчиг үзчихсэн. Тэр гоёсэн шүү. Тэгсэн тэгээд одоо дараагийн тойргуудаас бас хэлийн чандад байгаа монголчууд маань бас хүрэхээр бас энэ өр Монгол за Солонгос руу явж магадгүй юм шиг үлээ. Тэгээд хэлийн чандад байгаа монголчуудаа бас нэг өдөр ч гэсэн үндэсний өхөрөө сайхан Монгол орноос сурталчлаад тэр байгаа нутгийнхаа ард түмний бас сайхан сэтгэлийн цэнгэл хэдлүүлсэн сайхан барилдаан болох юм шиг байна гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр тэгэл одоо Алтан цом гэдэг чинь бас ямар үр өгөөжтэй сайхан барилдаан болж ийн харагдах хэлт тий. Тэгэл энэ ерөнхийдөө энэ бэлтгэлжилтээр л дараа жилийн улсын баяраар очиж байгаа шүү дээ. Тий, ер нь тий. Энэ чинь ерөөсөө одоо амарт зугаалах ингээд ийш тийш явах болцоо олохгүй. Байнгын формтой байж байхгүй бол дараагийн тойрог болчихно. За тэрэн дээр муу барилдаа гэхэд өөрөө унж давснаар шийдэгдэхгүй нөгөө бага багсчих гадаг шүү дээ тий. Тийм хариуцлагатай. Ер нь тэгээ сүүлийн үед жоохон entertainment зохиолсон барилдаанууд явуул бас үзэгчдэд их хүрээд байгаа юм болов. Мэдээж уламжлалт барилдаануудаа хаяхгүй тодорхой тий. Entertainment сая бүхэн юунд суулаагаар ингээд үзэхэд ирэхэд ямар хөө. Тэр бас сонирхолтой юм лээ. Талбай нь жоохон жижиг юм байсан. Талбай нь жоохон жижиг юм болохоос. Тэгээ ер нь тэр бас шал өөр онцгой байсан шүү. Тэгэл суглаал гэж бас сони юм лээ. Хүмүүс харин тийш хүмүүс их сонирхолтой шүү. Сонирхолтой харин. Яг тэгээд нэг
одоо том цолтой хөгжүүлч нэг сайн барилж байгаа залуучтаас ингэж одоо жоохон үлдээгээд өөр хүн амлаад барилдсан шүү дээ. Тэмцэр ч ямар ч тийм боломж олохгүй байгаа байхгүй тий. Тэгээ тэр чинь одоо тэгэл таны контент одоо энэ бүхийн тухай гоё контент байгаа шүү дээ. Ер нь тэгэл иймэрхүү хүмүүс иймэрхүү контент юмнууд хийгээд байвал бүх маань илүү хөгжөөл залуучууд илүү сонирхол явах юм болоо. Харин тэгэхгүй бол одоо нөгөө байнгын үзэгчд бол зөндөө олон хүн байгаа. Тэрнээс гадна одоо бас яг бүхийг нэг шимтэн үздэг. Тэгсээр нэ Усын баяр наадам ч юм уу, цагаан сараар ч юм уу, сүүлийн даваануудыг үздэг те. Хүн болгонд үзэж байгаа шүү дээ ер нь. Тийм хүмүүст бас одоо ингээд бүхийг нэг зөв ойлгуулад одоо бүхийн дивжин дээр унж давснаар ингээд хоёр хүний ялт ялгадал шийдэгдэж байгаа юм шиг боловч ард нь зөндөө олон зовлон бэрхшээл баяр гоныг байдаг шүү гэдгийг л ерөнхийдөө харуулахыг зориод байгаа. Тий. Ийм ер нь их болсон их болох хэрэгтэй л дээ бүхэд. Чи тэгээ одоо удахгүй намайг болохоор орж ирнэ яалаа. Зүгээр шүү дээ хамаагүй хамтдаа цуг ингээл явж байхад тэгэл бүх чинь гоё харагдана. Хэдүүлээ дандаа зөв юмны талаар ярьж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт энэ хөгжлийн юг хөгжүүлээд өшөө олон сайхан дэмжигчтэй өшөө олон сайхан залуучууд үндэсний үгийг шимтэд сонирхох юм бол одоо чи бидний барилж байгаа цаг хугацаанд хийсэн хамгийн том ажил шүү дээ тий. За танаа Чинзийн үеийнхний төлөөлөл одоо бүхий спортод ерөнхийдөө дээгүр сайхан барилдцгааж байна. За бүхий Монгол үндэсний үг угаасаа дээр үеэсээ аймаг орон нутаг нэг гал дэвжээ болж барилддаг тий. За сүүлийн үед одоо үзэгчид нөө жалгад овны үзэл гаргалаа нэгээ дэмжлээ инглээ шуугдаг тийм. Бид үгийн талаар одоо энэ аймаг орон нутаг гэдэг ингээд хамтраад ингээд явуул зүгээр байдгүй. Эсвэл одоо зөндөө олон сайхан өөр аймгийн сайхан найзууд нөхдүүд хамтдаа бэлтгэх сургалт өгдөг залуучууд байдаг тийм. Одоо яг үзэгчдийн зүгээс л яг хуу тэгж нутгийнхаа бүхийг харах гээд. Тэгэхдээ ер нь үзэгчд гэлтгүү одоо хүмүүс нэлгүүдээ ингээд өөр аймагч гэсэн өөр бүх дуртай байдаг шүү дээ тийм. Ер нь тэгээд бүх гэдэг зүгээр яг буруу утгаараа том утгаараа ч юм уу тэгээд бүхэд дуртай болохоор хүмүүс нэг нутгарахгүй дэмждэг болцсон болов уу гэж би харж байгаа шүү дээ. Тэгээ одоо бас ингээд нутгархаад ингээд өрсөлдөд байгаа нь бас цаагуураас маркетинг яваад бас энэ хоорондоо өрсөлдөж байгаа цаагуур тийм. Тэр бас өрсөлдөө нэмээд тий одоо харангаа ус гэдэг юм тий. Тэр чинь бас тэгээд байдаг юм баг. Одоо тэгэл Дагестан остинууд алдсан. Дагестан остинууд алдчихж байгаа шүү дээ. Энийхээ доор орохгүй гэл тий. Тэрнтэй л ер нь яг адилхан баг та. Тэгэл одоо би тэр нутгийг тийм болохоор би тэрний барилдаа нэг өцөхгүй ч тийм байхгүй шүү дээ. Тэрний бэлтгэл дээр очихгүй ч юм уу тий. Тийм байх. Завхан аймгаас ч 1933 онд Завхан аймгийн Идэр сум яриад Монгол улсын арслан Маамын лавга гэж хүн Усын баяр наадамд одоо хамгийн сүүлд төрүүлсэн байгаа. Тэгээд одоо тэрнээс хойш 92 жил өнгөрсөн байна. За нэр нэгтээ одоо манай уртгар лавга гэж байсан л одоо цагийн шин цагийн тий лав гэрэл маань бас сайхан барилдаж улсын арслан авар болох байхаа гэж бас дотроо бодож явдаг. Тэгээд энэ завханчуудынхаа хүлээлтийн ханд бас түргэн хугацаанд биелүүлээрээ. Би нөгөө нэг Харман Фужи аваргын нэг лекцэнд суугаад тэгсэн чинь одоо сумогийн ертөнцид юм уу одоо хариулах гэж юм байдаг гинэх. Тэгээд яг би буруу зүрх ярьж биш магадгүй одоо өмнө орсон ах хүнийхээ цолыг ахиулах юм уу давтахаар одоо ингээ би таны ачиг хариуллаа гэдэг юм билээ те. Тэгээд одоо бүх чинь одоо ганцлан барилдаад байгаа болохоос ард нь бол бүтэн баг одоо дэмждэг хүмүүс аав ээж багш нар нутгийнхаа дэмжигчид спонсор байгууллагууд хүмүүс гээд зөндөө хүмүүсийн одоо итгэл дэмжлэгээр одоо хүн барилдаж амжилт гаргаж байгаа. Тэгээ одоо ингээл наав гэхэд давгдор шах маань бонцог ах байна. Тэгэл хилчи спорт харамч одоо би бүр 18 оноос хойш байгаа. Тэгэл миний бүх амжилттай цуг хамтаа байгаа. Тэгээд JM International бас хүүхд байгаас л ингээд наваг дэмжил тоглол явсан. Тэгээд
одоо манай нутгийн хчээд юм Дашчаргал гэдэг ихч гой ангаа мэбэл баян мөнхөт ах байна. Ингээл яриад байвал одоо бүр өчнөө хүмүүс байгаа. Яриаг үлдчихэж байгаа тийм. Яриаг үлдчихэж байгаа. Одоо би ингээл хэлж байгаа нь энэ боловч одоо ингээл алтан цомд ороход мег датгал хушхан гээл манай хоёр компани хэлж ороод Ив Монгол гээл. Ив Монгол тэгээд клуб тэгэл завхан дайны дивжээ гээл олон хүмүүсийн дивжээний дүүнер маань ч байна. Одоо ингээл би ч та бас цаал авахтач хэлжсэн та энэ цэвэрлэгч одоо хоол тэгээд ингээл бидний бүгдийн л арын албаны хүмүүс бүгд л за эдгээр маань нэг айтайхан барилжсаа амжилт гаргаасаа тэтгэлээсээ бид бодож тэтгэлээсээ тэгж дэмждэг. Тэрний үндсэн дээр л ер нь хүн амжилт ирдэг тий гардаг гэж боддیں۔ Тэгээд одоо нутгийн ах нар маань гончигтан баард бүрүүгээр дах Батэрд нарцаг Бэгийн ах дүгрээ ах мах гэл одоо эдгээр чинь ингээл бүгд л бэлтгэл хангалтцаал нэгнийхээ бэлтгэл нэг нэгэндээ туслаад одоо тэгэл ингэж явж иж нэг хүн тэнд ингээ барилтаал амжилт гаргаад байгаа байхгүй гэж би ойлгодیں۔ Яг үнэлдэг. Яг үнэтэй. Тэгээд миний одоо тэр хүмүүсийн ачийг хариулах гэж би харамфаж аврагын тэр үгийг бас их одоо зөв юм байна. Толгойд их оруулсан л та. Энэ хүмүүсийн сэтгэлийг ачийг хариулах нь гэдэг нь би төрийн наадам төрүүлэх ч юм уу одоо өөр амжилт гаргаж спортын амжилтыг ингэж ахиулж энэ хүмүүсийн ачийг хариулах юм байна. Тэгсэн тийм гол зорилготой явдаг. Тэгээд та нар минь бас удахгүй ачийг нь хариулна. Тий. Төвчээртэй хүлээж байгаарай тий. Тэгж би боддог. За тэр ирүүл Бацаагаар шиг. Бацаагаар шиг бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээ манай тавгаач угаасан нэг хэрэг ярьдаг юм дөө тэгээд би бас дүүгээ шахчихээж бас нэлээ гайгүй яриулах шиг боллоо. Тэгээд цаашдаа бас зөндөө болон сайхан нэвтрүүлгүүдээр Монголын ард түмтэй уулзаад сайхан амжилт гаргачаад уулзчихлгүй тий. Тэгэлгүй байх. За лаваг нь дэвжижсэн, тусчижсэн. За ах トゥ найз нөхөд бүгд улсын баярын наадамд дутхгүй төрүүлж бас сайхан Монгол улсын Арслан авраг гэдэг эрхмүүдтэй цолыг хүртчихэд тэр сайхан баярынх нь найрын ширээн тус сууж яхаа ерөөл өргөё тий. Баярлалаа. Ерөөл батар шиг.